Та бүхэн сайн байцгаана уу? Бид бүрэлдэхүүн увсан багшийн карма шүтэн барилдлага дахин төрөл гэдэг хичээлийг сонсож байгаа. За ингээд бидний хийж байгаа үйлдэл болгон бидний ухамсарын суурьнд ул мөрөө үлдээдгээ гэж бид өмнөх хичээлүүд дээр ярьсан. За та надаас эндгээр ул мөрүүдийг бид карма гэж нэрлэж байгаа. Хэрвээ та бидэнд хэд хичнээн карма байгаа вэ гэж асуух юм бол тоо байхгүй. Тоошгүй их карма байгаа. Тоо томшгүй их карма байгаа. Тэгэхээр тоо томшгүй их чадах бидэнд байгаа гэсэн үг. Одоо бид юу ч болж мэдхээр бид юу ч болоод төрчиж магадгүй. Бид ямар ч болоод төрчиж магадгүй. Тэр боломж бол тоо томшгүй. Баянч болж магадгүй, ядууч болж магадгүй, сайхан хөөрхөнч болж магадгүй, муухайч болж магадгүй, амьтанч болж магадгүй, хүнч болж магадгүй, юу ч болж магадгүй. Юу ч болж магадгүй юм аа. За ингээд бид үеийн ирэхээр төрөл авдаг. Одоо төрлийг бид яаж авдаг юм бэ гэвэл 4 янзын төрөлт байдаг. Өндөгнөөс, уманаас, чиг ба дулаанаас төрөх, хуйлж төрөх гэсэн ийм 4 янзын төрөлт байна. Тэгэхээр энэ хуйлгаан төрлөөс бусад нөгөө 3 нь өндөг, умаа, чиг дулаанаас төрөх энэ 3 нь одоо үе шаттайгаар явагдана. Яг ингээд нэр дүрс тийм юм гэдэг ингээд дараалалаараа явагдах нь шүү дээ. Харин хувилгаан төрөлт бол одоо агшин зур гэх юм уу? Агшин зур гинэт ингэж явагддаг. За тэгэхээр энэ хуйлж төрөх гэдэг нь ямар ч үе шат байхгүй гинт. Ерөөсөө яг тэр даруй тухайн мөч хоромдоо төрчин, хуйлчин гэсэн үг юм аа. Жишээлх юм бол тамийн төрөл. Тамд төрөл авахд хувилгаан төрөлтөөр гинэт төрнө гэсэн үг. Тэр ингээл нэг газар очиод, нэг том хотод очиод, ингээл нэг юмд оочрлол, ингээл арай гэж оочин хүрээл чамд ингээл нэр өгөөл тэгэл за тийшээ яв тэнд очиод тийм зовлон эдлгээд ингээ явуулахгүй нь шүү дээ. Ерөөсөө л гинэтхэн л болоо явчихна. За энийг бид элбийн төрөлт гэдэг байгаа. Элбийн төрөлт. Элбийн гэж байгаа нь ид шид элб биш, зүгээр л гинтхэн тэр төрж байгааг хэлж байгаа. Яг л зүүдэнд байгаа юм шиг. Яг л зууртын үед байгаа юм шиг. За ингээд дүрс тэнгэрийн оронд, дүрсгүй тэнгэрийн оронд ч гэсэн хувилж төрнө. За тэнд бол ингээд очир дугаар байхгүй, хүлээлт байхгүй, шуудхан очиод төрчих нэ. Харин нөгөө 3 янзын төрөлт нь бол яг энэ үе шатаараа за тэгээ нэр дүрс гээд тэгээ мэдэрхүү 6 мэдэрхүү харьцаа гээд ингээд явах нь шүү дээ. За ингээд төрн төрсөн цагаасаа эхлээд өтөлж эхэлнэ. Өөхөх хүртлээ. За тэгээд ингээд төрөөд үхэн гэдэг энэ хэрэгэлт чинь ингэж явагдаж. За ингээд эдгээр үе шатуудын толоорх одоо мэдээлэл гэдэг юм уу? Сургаал, судрын ёсонд, тарны ёсонд, тэжээх ухааны судруудад гихчлэн маш тодорхой одоо ёстой үе шатаар нь тодорхойсон тийм судрууд байгаа. За тэгээд төрчүүд амьдрах явцдаа хийж байгаа тэр үйл чинь ямар хуу янзын үйл байна гэдэг нь дараачихаа төрлийг тодорхойлоо явчихдаг байна. Бидний одоо энэ дадлаг болгоныхоо өмнө хийж байгаа энэрл нэгүсэл бод сэтгэлийн дадлаг бол энэ насанд бидэнд жаргалтай амьдралыг авчирна. Ирэх төрлүүдэд ч гэсэн бидэнд сайн төрөл авч жаргалтай амьдрахын
суур болж өгдөг байна. За тэгээ зөвхөн сайхан амьдралаар зогсохгүй. Шууд биш юмаа гэхэд шууд бус замаар ч гэсэн таны эцсийн гээгэр л гэтлхүйд хүрэх сайхан нөхцлүүдийг бүрдүүлж өгдөг байна. За ингээ саармаг үлээр та одоо амгалантай амьдралыг олно. Саармаг үйл гэдэг маань бясалгал юм. Бясалгал. Тогтоох, шинжлэх бясалгал, шинэ, випашна аль нь. Ерөнхийд нь зүгээр бясалгал гэл аль ч төрлийн бясалгал байх бололцоотой. Тэгэхээр бясалгал хийж байх юм бол шууд ба шууд бусаар энэ амьдралдаа энх амгалантай амьдран, ирэх төрөлдөө ч гэсэн энх амгалантай тийм төрөл төрнө. Тэгээд тоошгүй олон ирэх төрлүүдтэй мөн энх амгалантай төрхийн үрийг суулгадаг байна. За тэгээд зогсохгүй. Зөвхөн ирээдүйн төрлүүдэд энх амгалантай л амьдрал авчраа зогсохгүй. Таны гэрэлт гитлэх гэгэрэхэд хүрэхэд зайлшгүй чухал шаардлагатай, бүр зайлшгүй шаардлагатай тийм нөхцлүүдийг энэхүү саармаг үлээр бүтээдэг байна. Сансрын хүртнээс гитлэн гарах, за тэр гэгэрэл хүргэх хамгийн чухал бясалгалуудын үр хөрөнгө нь тэгж тавигддаг байна. Та бүхэн хоосон чанар гэгэрэхийн тулд хоосон чанарыг онох ёстой гэдгийг одоо сонсч ирсэн баг. Тэгэхээр бясалгуулгүйгээр яаж ч хоосон чанарыг онох аргагүй шүү дээ. Өөрөөр хэлбэл тэрийг одоо хоосон чанарыг мэдэрч чадахгүй гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол хоосон чанарын бясалгалгүйгээр бид энэ сансрын хүлээснээс гарч энэ зүүднээсээ сэрж чадахгүй юм аа. Бодис сэтгэл бясалгал хоёр тэгэхээр танд одоо сайхан зүүдлэх, ирээдүйд сайхан зүүдлэх тийм нөхцөлийг бүрдүүлээ зогсохгүй, ирээдүйд бүр гэгэрэх нөхцөлийг давхар бүтээж идэг байна. За ингээд үеийн үрийн боловсрал хоёр янзаар явагдана. Тухайн үеийн хэр жинтэй хүчтэйгээс нэг шалтгаална. Хоёрт одоо үйлдэл зохилдох гэсэн ийм хоёр байдлаар явагдана. Үйлдэл зохилдох гэдэг нь дотроо за нэг дахиад эхнээс нь тайлбарлаадахыг бидний хийсэн үйл хүндээсээ эхэлж боловсрно гэсэн үг. Хүнд хүчтэй үйл нь төрүүлж боловсрно гэсэн. За тэгээд энэ боловсрохдоо 3 янзаар боловсрно. Энэ үйлдэл зохилдох, шалтгаан зохилдох, орон зохилдох гэсэн ийм 3 янзаар боловсрдог байна. Тэгэхээр энэ үйлдэл зохилдохыг нь одоо шууд үр дүн гэдээ ойлгочих болно. Шууд үр дүн. Яг ямар үйл үйлдсэн хүн алсан бол хүнд алуулах гэдэг юм уу? Яг үйлдэл зохилдох тийм шууд үр дүн. За тэгвэл шалтгаан зохилдохыг нь бид шууд бус үр дүн гэдээ ойлгочих болно. Шууд бус. Тэгээд орон зохилдох гэдэг нь нуугдмал үр дүн. За ингээд үйлдэл зохилдох нь одоо ямар сэтлэр хийгдсэн бэ гэдэг, ямар төөрөгдлийн улмаас хийгдсэн бэ гэдгээс шалтгаалаад хэрвээ би шунлаар өдөөгдөж хийсэн бол бэрдэд төрөх, муухгаар өдөөгдсөн бол адгуусан төрөх, уураар өдөөгдсөн бол тамд төрөх, тийм төрөл авдаг байна. Жишээлбэл би үнэхээр ууралж хорсоод амтэн хөнөөх юм бол хин нэгнийг алахдаа маш уурлаж хорсож алах юм бол гарцаа байхгүй тамийн төрөл авах нь шүү дээ. Хэрвээ
шунлаар өдөөгдөж хүний амьд амьтны амьд хүрэх юм бол бивд төрнө. Муухгаар өдөөгдөх юм бол адгуусан төрнө гэсэн үг. За тэгвэл энэ бас хангалтгүй. Эннээс гадна хоёр дахь зүйлс нөлөөлнө. Тэр нь юу вэ гэх юм бол шалтгаан зохилдох. За шалтгаан зохилдох гэдэг нь бол хэрвээ та амьтны амьд хүрэх юм бол дахиад хүн болж төрлөөч гэсэн нас чин богино бах. Нас нь богино бах. Тийм үр дүн гарч болно. За тэгээд янз бүрийн өвчин тусдаг ч юм уу. Яаж энэ болоод байгааг л одоо ёстой мэдэх аргагүй гэж хамт. Энэ бол авгаа нуугдмал үзэгдэл юм аа гэж. Маш нууц үзэгдэл гэдэг чинь энэ ерөөсө хоосон чанараас илүү гүнзгий юм яригдж байгаа юм. За жишээлбэл одоо хизээ хаана хэнийг яг яатснасаа болоод яг энэ өвчин над тусчваа гэдгийг ерөөсөө гэгэрсэн байдгаа л хэлж мэднэ гэж. Тэгэхээр энд бол бид энийг зүгээр төсөөлж болно. Бид одоо ингээд таамаглаж болно л гэсэн үг. Богинохон настай би амьтны амь хөнөөж исэн юм байна даа л гэж. За энэ дараа тэр орон зохилдох гэдэг нь болохоор одоо маш амьтны амь хороосон хүн маш муу орон газарт төрнө гэсэн үг. Нөхцөл байдал маш буутай тийм газар төрхнэ. За ингээд амьтны амь хорооход уур шунал мунхаг гурваар өдөөгдөж хороох гэж байдаг бол одоо худал үг. Уушлаарай хулгай. Өгөөгүйг авах. Өгөөгүйг авах нь дотроо 3 янз байдаг байна. Хүчээр авах гэдэг чинь дээрэмдэх, чимээгүйхэн авах гэдэг бол хулгайлах. За тэгээд мэхэлж авах гэж. Энэ 3 бол гурлаа хулгай. За ингээд хулгайг цааш нь наривчлаад ярих юм бол том хулгай, давтан хийсэн байх, эсвэл маш чухал зүйлийг хулгайлсан байх гихчлэн одоо ингэж хуваагддаг байна. Тэгэхдээ бид энд биш үү? Маш ерөнхий ярьж байгааг ойлгож байгаа үз. Яагаад гэвэл энийг ингээд наривчлаад ярих юм бол ерөөсө барагдахгүй их юм яригдана. Маш их. Наривчилж яг хуваах юм бол маш их. Тийм учраас биднээс ерөөсөө л том оронд бүлгээр нь л ингэж ярьж байгаа шүү. За энэ хулгайны гарах үр дүн гэх юм бол дахиад нөгөө 3 янзын үр дүн гарна гэсэн шүү дээ. Шууд бус нуугдмал гэд. Үйлдэл зохилдох, шалтгаан зохилдох, орон зохилдох гэж. Тэгэхээр ер нь л энэ шууд үр дүн гэдэг нь дандаа голдуу доогуур төрөл авахыг хэлж байгаа. Доогуур төрөл авна. Энэ шууд бус гэдэг нь болохоор яг уу дээд төрөл төрнө, хүн болоо төрчин, эсвэл хаа нэгтээ бас төрчин. Тэгтээ байдал нь маш муу. За тэгээ хулгайны тэр шууд бус үр дүн нь бол гарцаа байхгүй. Тэр шалтгаан зохилдох үр гэдэг нь бол ядуу. Ядуугийн зовлон үзнэ гэж. Тэгээд баяжлаач гэсэн хамаг юм алдах, дээрэмдүүлэх, мэхлүүлэх, заллиулах. За тэгэл янз бүр ядуу орон төрнө үү, ядуу айлд төрнө үү, бүх насаараа ядуу явна. Дандаа л гачигдсан, дутагдсан байдалтай. Тэгээ баяжих гэж яаж оролдлоо гэсэн тэр нь бүтэлтэй болохгүй. Бизнес хийлээ гэхэд дандаа дампуурсан. За ингээд орон зохилдох гэхээр одоо хулгай үр дүнд энэ дандаа юм байгалийн гамшиг тохиолж идэг. Гал төмөр, усны үеэр ган гачиг зуд. За тийм болж идэг, тийм газар төрдөг байна. Тэгэхдээ энд нэг юмыг ойлгох ёстой нь юу вэ гэхээр ерөөсө байгалийн гамшиг болох юм бол энэ одоо үйлийн үрээр болж гинэ гэвэл бас тийм биш юм шиг байна. За тэгэхээр л яг юунаас болсныг хэлхийн арга байхгүй гэж хэлээд байгаа шүү дээ. Зарим байгалийн гамшиг бол ямар ч хүний
үеийн үртэй холбоогүйгээр зүгээр энэ байгалаас явагдаж байгаа тийм ч өөрчлөлт хуурал байж болно шүү дээ. За тэгээд энэ үеийн үрийн шалтгаан нөхцөл одоо энэ яг юунаас болсон энийг ойлгох, энэ эдрийг ойлгох хуусан чанарыг онохоос хэцүү гэж байгаа юм да. Энийний хажууд хуусан чанарыг онох нь илүү хялбар байх нь шүү дээ. Энийг ойлгох гэж оролдож байхын оронд. Тийм учраас Будда ерөөсөө энийг ингэж бити цагаа өрөө гэж хэлсэн байдаг шүү дээ. За дараачих нь буруу хурцлал. За буруу хурцлын дотроо гэр бүлээр хамгаалагдсан, эзнэр хамгаалагдсан, номоор хамгаалагдсан гэж 3 янз байдаг байна. За энэ өөр орчуулгууд байдаг гэж магадгүй. За ингээ буруу хурцлал гэдэг бол ойлгомжтой. Одоо буруу хүнтэй одоо давтанч гэдэг юм уу? Буруу газар, буруу цагт, буруу байдлаар гэж янз бүрээр одоо хувааж болдог. За ингээд маш ноцтой буруу хурцлал байдгийн бол тамд ч унах бололцоотой. За арай гайгүйхан бас байх бололцоотой. Тэр нь одоо бэрдэд төрөгч байдаг юм уу? Ингэж одоо хүнд хөнгөнөөрөө цохилтож төрөл авдаг байна. За энэний гарах үр дүн нь одоо нөгөө үйлдэл цохилдох гэдэг дээр шууд гарах үр дүн нь та өөртөө үнэн ч хань хизээж олж чадахгүй гэж. За тэгээ хуурмагт тийм хүмүүстэй уулзрах, тийм хантай уулзрах, хаягдах, яадгийн байгаа одоо мэхлэгдэх эргэн тойрон дандаа асуудалд холбогдож идэг хүмүүсийн дунд төрөгч гихчлэн. За ингээд дандаа ийм садар самуун явдал гарсан тийм ойр орчинтой газарт төрөгч юм уу? Ингээд дандаа энэ сексийн ийм буруу зүйлүүд рүү хөтлсөн тийм тавилантай авчрах юм. Тэгэхээр ирээдүйд сексэс болж зовноо л гэсэн үг. Зовлонтой тавиланд унах юм аа. За энэний одоо энэ буруу хурцлын тэр орон зохилдох гэдэг дээр нь их тоостой, илстэй, хуурай тийм газар төрөл авч болдог байна. Тэгээ хог шороо овоорсон, тэгээ хэлбэр дүрс муутай тийм газарт төрөл авах тийм тавилантай учирдаг байна. Тэгээ төрсөн газрынх нь байгаль нь бахна шүү дээ. Байгаль яг байгалаараа байж байгаа. Тэгтээ тийм гоё байгаль биш. Одоо хатсан модзод ийм сайхан үржил шимтэй тийм биш. Ийм хахир хатуу тийм газар төрөх. Тийм бололцоотой. За тэгээд одоо та үйлээрээ тийм газар очиод хөрчлөө гэж бодъё. Тэгтээ эн чинь бүх насаараа өөрчлөгдөхгүй тэнд тэгээл байгаад байна гэсэн үг бас биш юм шиг ба. Тэгэхээр энийг ерөөсөө яаж ч хуурч өөрчлөгдөж магадгүй энэ бүхэн бол бүгдээрээ танаас шалтгаална гэж. Тэгэхээр энийг таашгүй. Магадгүй төрхөн зур тийм газар төрөөд өөр шин сайн карма ч боловсроод өөр тийшээ явчих болох л. Тэгээд танд тоо томшгүй карма байгаа гэж яриад байна шүү дээ. Тоо томшгүй потенциал байгаа. Тэрний аль нь төрүүлж боловсрох вэ гэхээр хүчтэй нь төрүүлнэ гэдэг шүү дээ. Яаж тэрийг хүчтэй болгох, яаж сайн кармагаа хүчтэй болгох юм гэхээр сайн үлийг их хийгээд байл гэж. Эсвэл яг эсрэгээр те төрөхдөө маш сайхан хааны ордонд ч юм уу төрдөг. Тэгээд өөр муу карма, хүчтэй карма боловсроод гуйлагчин болоо явчих болно. Бас болно. Таашгүй гэдэг чинь ерөөсөө маш эдрээтэй, бүр амар эдрээтэй. Биднээс бол зүгээр л нэг ойр зөөрийн юмнуудыг нь л за ингэсэн бол тэгж магадгүй, тэгсэн бол ингэж магадгүй л гэж ярьж байгаа. Тэрнээс биш яг таг учрыг нь ойлгошгүй гэж. За энэ дараачих нь 10 хар нүглийн 4-т нь худал үг. За худал үг нь одоо сахилаа зөрчих том худал, нарийн худал гэж
хуваагддаг бах юм. Томоор худлаа ярих, маш нарийнаар худлаа ярих. За ингээл дотроо одоо маш ноцтойгоор худлаа ярих, их том худлаа ярих, тэгээд давтан худлаа ярих. Зэрэг нь бол таныг доод төрөлд төрүүлж болох юм аа. За ингээд шууд үр дүн, бид энд үр дүн дээр нь голчилж ярьж байгаа. Шууд үр дүн гэхээр доод төрөл. За шууд бус үр дүн гэхээр одоо нөгөө шалтгаан цохилдох гэдэг дээр нь хүний төрөл авч магадгүй, энэ жаргалтай төрлүүдийн аль нэгэнд төрөл авч магадгүй юм. Тэгтээ хуурагдах, мэхлэгдэх, заллигдах тийм тавилангуудыг эдэлнэ. За тэгэл одоо гүтгүүлэх хамгийн хэцүү нь гүтгүүлэх. Та хийгээгүй байдаг. Тэгээд таныг хийсэн гэж ингэж гүтгэх. Тийм тавилан эдэлнэ. За магадгүй яг үндсэндээ та тийм муухан биш байж магадгүй энэ төрөл. Тэгтээ ягаад чинь хүмүүс таныг муу гэж боддог, таныг муу гэж гүтгдэг, тэрнээс болоод та муухан шигээр үзэгддэг. За тэгээ зогсохгүй хүмүүсийн итгэлийг үл хүлээсэн. Хинч танд итгэхгүй. Та үннийг хэлж исэн ч тэд итгэхээргүй. За ингээ худал хэлсний энэ орон зохилдох гэдэг дээр ямар газар төрөх вэ гэхээр хэдийгээр жаргалтай төрлийг авсан хэдий боловч хүний юм уу тэнгэрийн төрлийг авсан боловч ийм их цадтай, шавх хоригдолтой ч юм уу, их гүнзгий хавцалтай ч юм уу ийм одоо бас л байгалийн нэг сонин зохилгоотой газрыг олоод төрчих. Тэгэхээр энэний төрүүхэн хэлсэн ёсоор ийм газар төрчлөө гэд насаараа энд амьдрах ёстой гэсэн үг бас биш байдаг юм аа. За дараачих нь ховог. Ховог мөн том хов байх, жижиг хов байх, давтан ховлох гэл байгаа да. За энэ шууд үр дүнд нь бид одоо доод гурван төрөлд төрөх. Шалтгаан зохилдох гэдгээр найз нөхдөд алдах, найз нөхөдгүй байх, найз нөхдөөсөө хагацах, нөхрөөс хагацах, хинч тантай тоож нөхрөлөхгүй байх. Тийм тавилан гэдэлдэг. Та тийм муухай ааштай муухай хүн биш. Та сайн ч хүн байж магадгүй. Тэгтээ танаас шалтгааллахгүйгээр танд ерөөсөө найз нөхөд тогтохгүй, найз нөхөд олдохгүй байл гэсэн үг. За ингээд таны ойр орчинд байх хүсэлтэй хүн нэг ч байхгүй, бүгд үргээд алга болчихно. Худалч хүнд шумуулч таныг тоож чадахааргүй. За тэгтээ шумуул тоож чадахгүй байвал сайн л да өгнө. За та бүхэн хүмүүсийн хооронд яс хайж байгаа тэр ярьж ингэж хүмүүсийг хооронд нь салгаж байгаа тийм хүмүүсийг хараад үзээрэй. Тэднийг тойроод бас л нэг найз нөхөд нэг их байхгүй л байдаг. За тэгвэл орон зохилдох гэдэг үр дүнгээр иймэрхүү хүмүүс ямар газар төрөх вэ гэвэл заримдаа маш хүйтэн, заримдаа маш халуун, хизээ хүүтерхийг хэлэх аргагүй, хизээ халахыг хэлэх аргагүй юм тогтворгүй, таашгүй, тийм цаг агаартай орон нутагт төрж болдог байна. За ингээд тоглоом болгоод хэлэхэд энэ ковидоос хойш энэ интернет их ковидоор тусгаарлаад интернет хүмүүс их хэрэгэлдэг. Бүх юм интернетээр хийдэг болсноос интернетийн заллин, худлаа яригч нар хов зөөж амтэн хүнд ясайдаг тийм хүмүүс маш ихээр олширсан. Тэрийг дагаад ч юм уу бидний байгаль хүртэл маш их өөрчлөгдөд заримдаа хүүтрээд маргааш нь халуун болоод ингээд янз бүрийн таашгүй юм цаг агарын байдлууд бас үзэгдэж эхэлж байгаа.
Та нар энэ орчин тойрноо хараад үзээрэй. Би одоо энэ Венад гэхэд зарим өдөр наар гараад маш дулаахан болоод цэцэг мэцэг яг нахиалхантай гítэл бараг ургамал хүртэл андуураад нахиалчж байгаа юм шүү. Тэгэнгүүт нь маргааш нь цас орцсон байдаг. Тэгээ хамаг юм хөлдөөд мөс болцсон байдаг. Ерөөсөө хэлхийн арга байхгүй. За тэгээ бодоод үзэхээр одоогийн яг бидний амьдарч байгаа энэ цаг үе бол одоо энэ хов живний жинхэнэ мандан бадардаг үе эхэлсэн байна гэж хэлмээр. Хараалагаар та нар энэ цаг үед үнэхээр хэнийгч хүндлэхгүй, хэнийгч тоохгүй, ёстой юу ч хэлэхээсээ буцахгүй болсон тийм л болсон биз дээ. Зүгээр эгэл жирийн бид байтугай 70 багшиг хүртэл яаж юу хийснийг та бүхэн одоо тэр онлайнаар харж л байсан баг. За ингээд хятадууд ч одоо тэрийг зохион байгуулсан байд юм уу? Хувь хүмүүс ч тэрний ард байд юм уу мэдэхгүй, ямар ч ихсэн одоо санаанд оромгүй тийм аимшигтай зүйлийг хүртэл хийж л байх. За үнэхээр ёстой муухаг болоод муухгийн үднээс ийм зүйл хийж гинүү шалтгаан байна уу? Тэгээд 70 багшиг л тэгэхэр чи одоо хин намайг яаж хүндэтгэн гэж бид итгэх үү? Хэнийг хүнддэх юм бэ? Утгагүй байхгүй шүү дээ. Ялангуяа интернетийн цаанаас бол юу ч шилхээс ихгүй, юу ч гүтгэхээс буцахгүй л болцсон биз дээ. Тэгэхээр одоо бидний урдын тийм хов үг ярьж ийсний үйл нь боловсрч байгаа. Дээрэс нь биднээс энэ төрөлдөө дахиад тэрийг үргэлжлүүлээд хов живээ дахиад цааш нь хөгжүүлж байгаа гэж ойлгоно. За ингээд чалчааг том чалчих, баг чалчих, давтан чалчих гэд байгаа да. За тэгээ шууд үр дүн гэх юм бол доод төрөлд төрөх, шууд бус үр дүн гэх юм бол тэгээ шууд бус одоо шалтгаан зохилдох гэдэг нь та нууц хадгалж чадахгүй. Нууцаа дандаа хүнд ярьчаад ах. Тэгээ бусдын нууцыг хадгалж чадахгүй. За тэгэл бидэнд ч гэсэн бусдад ч гэсэн хүн болгон нуудаг юм байгаа. Тэгээд тэр болгоныг бусдын нууцыг дэлгээ зогсохгүй өөрийнхөө нууцыг өртөл дэлгдэг. Тийм тавьчирдаг байна. За эсвэл та одоо хүнд нууцаа хэлдэг тэр хүн чинь таны нууцыг хадгалж чадахгүй тийм хүмүүстэй уулзрах. Эргэн тойрон байж байгаа хүмүүс чинь тийм итгэлгүй одоо таны нууцыг хадгалж чадхааргүй тийм хүмүүстэй дайралтах, зэрэг тавьчирдаг. Тэгэл чалчаа гэдэг чинь бараг л өвчин шахуу болцсон тий. Бүр ярих юмсан гэд хилэн захтнаад бүр дугаа байж чаддгүй. За тэгээ зарим нэг одоо хувийн чанартай юм нөх айхтар хүнд хилээд байх шаардлагагүй тийм юмыг та өөрөө энэ чалчаа үгийг их дадуулцсныхаа улмаас барьж чадахгүй хилчдэг. За тэгээд тэрнээсээ болоод асуудалд орох нь ч байгаа шүү дээ. За эсвэл өөрийнхөө хувийн асуудлыг нэг дотныхоо хүнд ярьдаг. Гэтэл тэр чинь найдваргүй хүн байжгаад хамаг амтанд аваачаад хараацсан байдаг ч юм уу. За ингээд одоо орон зохилдох гэдэг үр дүн ямар байдалд хүргэх вэ гэх юм бол бас л цаг агаарын таамаглах аргагүй тийм цаг агаартай газар төрнө гэж байдаг. Цагийн юм цагтаа, өвлөн цагтаа болохгүй, зуунан цагтаа болохгүй. Тэгэхээр энэ бүхнээс та бүхэн харж байгаа үз үйл боловсрохдоо зөвхөн надад нөлөөлөд зөвхөн миний дараачийн төрөл хаан төрөх үү, яах вэ, юу амсах уу гэдэгт нөлөөлөө зогсохгүй. Орчин тойронд чинь орон газарт хүртэл нөлөөгөө үзүүлээд байгаа үз. За ингээд хорон санаа гэх юм. Хорон сэтгэл, хорлохуй сэтгэл гэх юм уу? Тэгэх юм бол ноцсон. За энэ одоо уур ата хорсол гур.
За ингээл одоо нөгөө том одоо хүнд багаараа хүнд хөнгөнөөр их уурлах, бага уурлах, их атаархах, бага атаархах, их хорсох, үзэн ядах гихчлэн. За энэний үр дүнд яах вэ гэвэл шууд тусгалын кармагаар доод төрлүүдэд төрөл авнаа. За тэгээд энэ шалтгаан зохилдох үр дүн гэдэг дээр нь ямар газар төрөл авах вэ гэвэл одоо ингээд хэдийгээр хүн болоод ч юм уу энэ сайн төрөл жаргалтай төрлүүдийн нэг нь төрсөн байлаа гэхэд үүр тариа ямар ч шимгүй. Үүр тариа нь ямар ч шимгүй. Жимс ногоо ургамал хүнс маш юм тижээлэг зүйл нь ямар ч тижээлэхгүй. За тэгэл эн чинь уур хорсол юм болохоор тэгэл дайн байлдаантай газар төрөх. За ингээл одоо шунал атаанасаа болоод маш юм ядуу газар төрөх. За ингээд эд баялаг байлагч гэсэн чанаргүй. За тэгэл орон зохилдох гэхээр одоо нөгөө дайн байлдаантай сум эсгэрсэн бөмбөг дэлбэрсэн тийм газар төрөх. За тэгвэл эсвэл одоо бүр хоосон газар төрөх. Юучгүй хоосон эз хүүц илүү газар. Гөрвөл болоод төрчих ч юм уу те. Цөлийн гөрвөл ч юм уу. За ингээд одоо энэний дараачийн 10 хар нүглийг ингэж бид ойлгосон бол одоо яах ёстой юм бэ гэхээр энэний эсрэг ерөндөгийг 10 цагаан буяныг үлдэхс. Тэгээ 10 цагаан буянд нь юу багтдгийг бэ гэхээр 1-дугаарт амьтны ам аврах, 2-т өглөг, 3-т ёс суртахуунтай байх, 4-т үнэн үг ярих, 5-т бусдыг эвлэрүүлэх, 6-т одоо инх тайван яриа. Инх тайван. 7-д утга төгөлдөр яриа. Утга төгөлдөр үгсийг ярих. 8-д за шунал баг тэгээ сэтгэл хангалуун байх. Шунлаа багасгаад амьдралдаа сэтгэл хангалуун байх. Энэ 8 дахь нь 9 дэх нь сайхан сэтгэл энэрл нэгүслийг бясалгах. 10 дахь нь одоо байгалийн мөн чанарыг ойлгох гэсэн ийм 10 зүйл 10 цагаан буянд багтдаг байна. За энд нэг бяцхан ялгаа байгаа. Бид ерөнхийдөө бол 10 хар нүглийг үлдэхгүй байх нь 10 цагаан буян юм а гэж ярьдаг. Тэгвэл энд 3 зүйл байгааг та бүхэн харж байгаас нэгд 10 хар нүглийг үлдэхгүй байх. 2-т 10 цагаан буяныг үлдэх гэд. Ингээд бас хуваачч болно. Амьтан алахгүй байх нэг хэрэг. Өшөө дээрээс нь нэмээд өөр үхчихсэн амьтны амийг аврах дахиад нэг өөр хэрэг юм а. Энийг ингээд салгаж ойлговол маш сайн. Зүгээр амьтны ам хороохгүй байлаа гэд амьтны ам автоматар аврагдчихгүй. Яг уу шууд бусаар бас л нэмэртэл байгаа байх л та. Тэгтээ яг үхэж байгаа амьтныг аврагна гэдэг чинь өөр зүйл. За ийм 3 зүйл байгааз 10 хар нүглийг үлдэх юм бол сөрөг үйл болчихно. 10 хар нүглийг үлдэхгүй байх юм бол буян болчихно. Тэгээ дээрэс нь 10 цагаан буяныг хийх юм бол бүр илүүтэй буян болно. За одоо тэгэхээр 10 цагаан буян гэхээр яг төрөвчих шиг. Одоо боловсрох нь яаж боловсрох вэ гэх юм бол шууд боловсрох нь дээд 3 заяан төрнө гэж. Дээд 3 заяа. Хамгийн сайн тэнгэрийн оронд төрнө. Хамгийн сайн буянаар дараачихаар нь асура тэгээд 3 дахь нь хүний төрөл. Энэ 3 төрөл бол дээд төрөл.
Тэгэхдээ хэрвээ та гигэрия гэж бодох юм бол аль нь хамгийн сайн гэж би хэлсэн мөлий? Хүний төрөл. Хүний төрөл заавал төрөх ёстой юм шүү. Гэгэрэл зорж байгаа хүмүүс бол. За тэгэхээр ерөнхийдөө бол бидний хувьд хүний төрөл хамгийн дэтэл нь тэгээд тэнгэр тэгээд асуур гэж бодоход болно. Яагаад тэнгэр асуурын төрөл хойно ороод байна вэ гэх юм бол тэднээс нэг их асуудал байхгүй, нэг их зовлон байхгүй, жаргалтай. Тэгтээ тэд чинь сайн үеийн үрээ идлээ сууж байгаа хүмүүс байхгүй. Тэгэхээр тэр сайн үеийн үр чинь хэмжээтэй. Сайн үлээ идлээд дуустлаа тэр тэнгэрийн оронд байчаар чинь сайн карманууд нь барагдаж дуусаад тэгээд юу нүлдэхүү? Доошоо уннаа гэсэн үг. 3 ертөнц гээд хүсэл ертөнц, дүрс ертөнц, дүрсгүй ертөнц гэж авч үзэх юм бол хүсэл ертөнц хамгийн сайн. Хүний төрөл багтж байгаа. За ингээд хүн асуур тэнгэр гэж ингэж дээд 3 заяа гэж үзэх юм бол дахиад хүний төрөл 1-дугаарт, тэнгэр нь 2-т, асуур нь 3-т орж болох юм. За тэгэхээр та бүхнийг ойлгосон байхаа гэж бодож байна. Хүсэл ертөнцийн хүмүүс тэнгэрүүд доорн, тэгээд дүрст ертөнцийн тэнгэрүүд, тэгээд дүрсгүй 4 ертөнцийн тэнгэрүүд. Дүрсгүй нь уг нь хамгийн дээдэлт байгаа. Тэнгэрийн орны хамгийн дээшээ, хамгийн урт настай. Тэгтээ гол нь тэнд гэгэрх ямарч болцсон байхгүй. Ямарч болцсон байхгүй. Тэгээ ялангуяа тэр дүрсгүй ертөнцид бол дүрс байхгүй. Тэр зөвхөн бясалгал. Бясалгалын эдээгээр холлоод бясалган төвлөрөхгүй байдалтай үеийн үрээ барагдтал дуусна. Сайн үеийн үрээ барж дуустлаа. Тэнд тэгж оршноо гэж. Тэнд та хөгшөхгүй, тэгээ өвдөхгүй, өлсөхгүй, нойл орох хэрэг байхгүй. Тэгтэл тэр чин гэгэрл биш. За тэгээд гэгэрл биш ч гэсэн энд муу нь юу байна гэвэл тэднээс буцаад ирэх байхгүй юу? Буцаад дахиад биднүүстэй эргэлдэнэ. Дахиад доошоо унаал тэгээд дахиад эхнээсээ эргэлдэнэ л гэсэн үг. За тэгэхээр одоо энэ боловсрох үр дүн гэхэр чинь нөгөө л үйлдэл зохилдох, шалтгаан зохилдох, орон зохилдох гэдгээр явна. Тэгтээ төрөүний нөгөө 10 хар нүглийг ярьсны яг эсрэг. Одоо төрөүний бидний ярьсан болгон байна шүү дээ. Тим газар төрн, тим зовлон эзлэн. Тэр чинь яг бүгдээрээ эсрэг тал руугаа. Нөгөө тийшээ. Тийм байдлаар боловсрох нэ. За энийг нэг бүрчлээ ярихгүй тэгтээ жишээ хэлье. Жишээ. Одоо амьтны ам аврах гэж шүү дээ. Амьтны ам аврах юм бол шууд үр дүнгээрээ дээд төрөл төрнө. За шууд бус үр дүн нь дээд төрөл төрөө зогсохгүй урт настай. Урт наслна. За тэгээд өвчин зовлон багтай. За бараг өвдөхгүй гэсэн үг. Урт наслна гэдэг чинь л маш эрүүл гэсэн үг шүү дээ. Тэгээ үйлээрээ ингэж төрж байгаа. Тэгтээ яг түрүүний хэлжсэнээр эн чинь бас ингээл ийм сайхан төрсөн энэ чигээрээ ингээд мөнх байна уу гэвэл бас тиймгүй. Ямар ч баталгаа байхгүй. Надад энэ үйл нь байгаа. Үйл нь боловсроод би сайн төрөлт урт настай эрүүл чирэг амтан болоод төрсөн баг. Тэгтээ юмыг яаж мэдхүү? Дахиад бас нэг өөр хүчтэй үйл боловсроод нөхцөл байдал өөрчлөгдчих боломжтой байна шүү дээ. Сайхан нөхцөлд сайхан эрүүл чирэгхэн болоод төрсөн байсан. Тэгээд зугаалж явж байгаад шүхрээр үсэрсэн чинь нэг юмд болохгүй болоод унаад өнгөрчих болох л юм. Тийм тавилан бас тохиолдох бололцоотой.
Өөр янз янзын карманууд бас ингээд холилдоод ингээд нөгөө нэг дундуур орж ирээд ингээд миний энэ урт настай сайхан амьдарч явах байтал чинь өөр карманууд бас дундуур нь боловсроод явж явах нь шүү дээ. За ингээд би эрүүл чирэг амьдрах юм тавилантай байлаа гэд янз янзын өдөр болгон шоколад идээ суугаад авах юм бол эрүүл мэндэ муудахчиж бас болох юм. Хүний амьдрал гэдэг чинь сонир шүү дээ. Тэг ингээл юу ч болохгүй, юу ч идсэн, юу ч уусан, яах ч байгаа юм шиг ингээл яваал анастай тамхи татаал, арх уугаал идэг. Тэгэл эмчд очиод үзүүлсэн чи чиний уушиг чинстэй нялх хүүхэд шиг сайхан байна гэд. Вау, яасан сайхан юм бэ гэд өдөр болгон арх уугаал, тамхи татаал ингээл яваад идэг. Тэгэл дахиад 10-20 жил явлаа, эмчд очиод үзүүллээ. Илэгч нь ёстой шинхэн хоньны илэг шиг сайхан байна гэдэг. Би ёстой бусад хүмүүс өвддөг юм байгаа үз. Би бол ёстой өвдөхөөргүй юм өөр мөц хүн юм байна гэж бодцсон. Тэгээ цааш үргэлжлүүлээл. Тэгээ хэсэг байж байгаа дахиад нэг очиод үзүүлсэн чинь танд 1 сарын нас үлдсэн байна гэж. Эсвэл ямар нэгэн өөр карма боловсроод тэгээд санснаас хурдан өнгөрчөж бас болох юм. Энд янчина гэхээр штэ. Тэр урт удаан эрүүл саруул амьдрах тэр карма над байгаад байгаа. Уг нь. Тэгэхэд би нөхцлүүдийг нь буруу нөхцлүүд өгөөд би буруу нөхцлүүдээр ингээд өдөөгдөд яваад ах юм бол заавал ёстой юу ч хийсэн хамаагүй би урт наслана гэсэн үг бас биш байх нь шүү. Бидэнд ерөөсөө аль потенциал нь байгаа аль нь төрүүлж боловсрох вэ гэдгийг бид мэдгүй. Бидний үйл алинд нь илүү нэмэр өгöd байгааг нь бид бидний үйлээс шалтгаалах гэдэг шүү. За тэгэл орон зохилдох гэхээр одоо маш баян тансаг сайхан газар төрөх. Бусдаас илүү баян тансаг сайхан газар төрөх. Таны идж байгаа загас чинь бусдын загаснаас илүү том. Таны идж байгаа алим чинь бусдын алимнаас илүү том, илүү амттай, илүү улаан. Илүү шүүслэг, илүү витаминлэг. Таны идж байгаа будаа хүртэл бусдын будааг бодох юм бол хамаагүй илүү шимтэй. Тэгээ амьтны амийг аварснаар таны амь нас чинь баталгаачнаа гэж. Яг ерөнхийд нь л ярихад би тэгж ярьж байгаа юм л. За тэгвэл дараачих нь одоо бусдын ямыг хулгайлах байсан тэрний эсрэг нь юу байх вэ гэхээр өглөг өгөх. Өглөг. За ингээд өглөг өгснөөр үр дүн нь яаж гарах вэ гэхээр шууд үр дүн нь дээд төрлүүдэд төрнө гэж. Жаргалтай газарт төрнө. За тэгээд шалтгаан зохилдох гэхээр тэгээ баян тансаг болж төрнө. Дутагдж гачигдах юмгүй. Та баян төрж болно. Эсвэл яаж баяжих вэ гэдгийг мэддэг байж болно. Хийсэн бүтээсэн юм чинь үр ашигтай. Тэгээд хийж байгаа бизнес чинь ч гэсэн маш ашиг орлого сайтай. Хоёр зүйл байгаас баян төрнө, баян нөхцөл байдал төрнө. Тэгээ зогсохгүй яаж баяжих вэ гэдэг арга нь бас танд байж ах нь шүү дээ. За тэгээ орон газар зохилдох гэдэг дээр нь одоо байгалийн гамшиггүй газар төрөх. Эсвэл байгалийн гамшиг бага тохиолддог тийм газар төрөх. За ингээд дараачих нь буруу хурцлын эсрэг 10 цагаан буян юу байх вэ гэхээр ёс суртахуунтныг сахих. Буруу муу зүйл хийхгүй байгаа зогсохгүй сайн явдлаар замнах нь шүү дээ. За ингэж явсныхаа хариуд та одоо шууд үр дүн гэх юм бол дээд төрөл төрнө, сайн төрөл төрнө. За ингээд шалтгаан зохилдох гэх юм бол үргэлж тантай хамт байдаг
үргэлж хань болж идэг ийм хагцаж салшгүй сайхан хань нөхрийг олно. Үргэлж найдаж болох, итгэж болох тийм хүнтэй учрна, ханилна. За тэгээ орон газар гэх юм бол байгалийн үзэсгэлэнтэй газруудад төрөх нэ гэж. Тэгэхдээ энэ бүхэн чинь танд энэ карма бол байгаа. Тэгэхдээ тэгэл төрцөв бол тэр чихтэй тийм сайхан байна гэсэн үг биш юм аа гэж хэлээд байгаа шүү дээ. Та зөв нөхцлүүдийг нь бүрдүүлж ийж энэ сайхан амьдралаа цааш навч явна. Хэрвээ та буруу нөхцлөөр тэтгээд буруу нөхцлүүдийг бүрдүүлээд авах юм бол бас буруу тишээ эргэж болно. Заримдаа бидний сурах гэж өчнөө жил 10-20 жил сурсан мэдлэг хизээч бидний амьдралд хэрэг болохгүй тийм зүйлс байдаг. Эсвэл энд нэг ганц 2 цаг сонссон хичээл таны бүх амьдралд хэрэгтэй тийм хичээл байх нь ч байгаа шүү дээ. За энд нэг энэ сайн карманд нь жишээлбэл 10 хар нүгэлд 4 хүчийг үүсгэж ариусгана гэж ярьсан шүү дээ. Тэгвэл энэ 10 цагаан буянд 4 хүч бас үйлчилдэг гэсэн үг. Дэмждэг 4 хүч. Энэ 4 хүчийг юу гэдэг вэ гэхээр хүлээн авагч нь хүчтэй байх, гадны нөхцөл нь хүчтэй байх, объект нь хүчтэй байх, хандлага нь хүчтэй байх гэсэн ийм 4 хүчрхэг зүйл бидний энэ 10 цагаан буйны буян хийх дадлагад хүч оруулж идэгаа гэж ойлгох хэрэгтэй. Тэгээ энийг бид юунд хэрэглэх юм бэ гэхээр та одоо ингээд би нэг сайн эерэг үйлийг үйлдэе гэд бодно шүү дээ. Би одоо эерэг карма бий болгоё гэд бодоход тэрийгэ та маш хүчрхэг ийм сайхан хүчтэй эерэг кармаг бий болгох гэдэг шүү дээ. За энэ дөрвийг тайлбарлахад би төгсгөлийнхоос нь эхлээд тайлбарлая. Хандлага нь хүчтэй гэдгээс. Би хүчтэй буйны үйлийг үйлдэе гэж бодоход би тэрийгэ хайр энергийн сэтгэлээр үйлдэе. Миний тэр буйныг хийж байгаа тэр хандлага маань хайр байх нь шүү дээ. За тэр бол маш хүчтэй. Маш хүчтэй буян болно. За ингээд дороосо 2 дахь нь объектийн хүч гэдэг нь юу гэж байгаа вэ гэвэл юуг зориулах вэ гэдэг нь 3 янзын зүйл байгаа. За энэ объект нь хэрвээ материал, эд материал байх юм бол арай жоохон хүч султай. За энэ хүнд туслах зүйл эм тан тийм хүнд тусдын болж байгаа зүйл байх юм бол арай илүү хүчтэй. За энэ бэлэг бэлгүүн байх юм бол эрдэм мэдлэг бэлгүүн байх юм бол хамгийн хүчтэй буян болно. Таны бусдад зориулж байгаа, таны бусдад өгж байгаа зүйл чинь юу байх вэ гэдгээс таны буян бас хамаарх нь шүү дээ. За дараашийнх нь энэ сахил санвартай хүн байх юм бол илүү буян болно. Эгэл жирийн хүнээс сахил санвартай хүний хийж байгаа буян илүү одоо тэр ёс суртахууныг сахиад явж байгаа хүний буян илүү байх нэ. За ингээд сүүлчийнх нь ямар хүн тэрийг чинь хүлээж авч байгаа тэр цаад хүн бас ялгаатай байх нэ. Хэрвээ та одоо эгэл жирийн хүнд туслах юм өөх одоо сахил санвартай хүнд илүү дарга том цэрэг бурханд маш өөр. Хураах буян чинь өөр байдаг гэсэн үг. Одоо энэ орчлонгийн хамгийн алдартай хүнд миний өгж байгаа бэлэг бас эгэл жирийн хүнд өгж байгаагаас хамаагүй илүү буянтай болчих нь шүү дээ. Тэр хүлээн авагч хэн байна гэдгээс бидний буйны хэмжээ шалтгаална. Бид өөрсдөө өгж байгаа хүмүүс нь хэр сахилга бат дэглэм журам барьдаг, сахил санвар сахидаг хүн байна гэдгээс мөн шалтгаална. Бидний сэтлээс хандлагаас мөн шалтгаална. За тэгээд юу гэж гинэ гэдэг нь бас бидний буйны хэмжээнд шалтгаалдаг. Ийм 4 төрлийн хүч байдаг байна.
За эдгээр бол одоо бидний буйныг сайжруулдаг, дэмжиж идэг, бидний буйныг хүчрхэг болгож өгж идэг нөхцлүүд. Заавал энэ дөрвөлээ байх албагүй. Дөрвөлээ байвал сайн л та. Дөрвөлээ байвал тэрүүн шиг хүчрхэг юм алга. Тэгтээ нэг нь л байхад л таны буян маш хүчтэй болно гэсэн үг. Хизээж хаанч ямар ч буян хийсэн та энэ дөрвийн аль нэгийг заавал агуулсан байвал зохилтой юм аа. За тэгэхээр 10 цагаан буйныг дадуулахдаа энэ дөрвөн хүчийн нэгийг юм уу, хоёрыг юм уу, гурвыг юм уу болж өгвөл дөрвөлнгийн бүрдүүлээд хийх юм бол таны хийж байгаа буян маш хүчрхэг болох боломжтой байна. За тэгээ энэ дөрвөн хүчин зүйлийн алингүйгээр нь ч гэсэн буян хийж болохгүй гэсэн үг ш. Буяныг хийж болно. Бас л буян болохгүй гэвэл болно. Тийм ч хүчтэй биш. Тэгтээ буян болно. За энэ хүрээд өнөөдрийнхөө хичээлийг өндөрлөе. Дараагийн хичээл дээр дахин уулзлаа. Баяртай. Бидэнд одоо нэг хичээл үлдсэн байхаа гэж бодож байна. Та бүхэнд баярлалаа.